За бидний амьдралд зуны цаг бол ялангуяа Монгол хүмүүст айгүй чухал байдаг. Яг гоё ногоорсон тэг хөдөө хатаа явахад ч тэр ядчил Улаанбаатарт амьдардаг хүмүүст л утаанаасаа олцсон нэг юм гоё цаг үе амралт гэдэг л дурсамж хамгийн түрүүнд орж ирж байна. Тэгээд зөвхөн монголч одоо герман жишээ нь хот болгонд ер нь нэг тухайн хотын юм үндэсний баярууд одоо болдог. Тэр тухайн хоттой өсөж төрнсөн хүмүүс зөрөөсөөд тийм баярууд болдог. Тэгээд өнөөдөр нэг тийм баярт оролцоод ирлээ. Тэр нь болохоор Уйлэм гээд хот байгаа. Альберт Айнштайны төрсөн ийм хот байгаа. Тэгээд энэ хотыг дагаад Донау гэдэг нэртэй гол уурсдаг. Тэгээд тэр голынхоо гол дээрээ 20 мянган ийм лаа гэх юм уу те 100 гэж урсгадаг. Ийм жилд нэг өдөр яг ийм үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Тийм юмд явчаад ирлээ. Тэгээд тэнд байхдаа юу бодогдсон гэхээр ер нь одоо би ингээд энэ жил 40-аас хүрчин те. Тэгээд за Монгол хүний дундч насалтаар амьдралаа гэхэд ер нь бол дахиад нэг ирээдүйд тэгэхээр нэг 40 100 ч юм уу те 40 100 байх боломжтой гэж бодвол 100 болгоно ямар нэгэн байдлаар дурсамжтай бас өнгөрөх хэрэгтэй байна гэж бодлоо. Яг 20-од наснда бол мэдээж дурсамжтай бол өнгөрөөсөн. 100-ны цагийг бол аюу сайхан тухтай дурсамжтай бол өнгөрөөсөн зөндөө юмнууд байгаа. Тэгэхээр энийгээ үргэлжлүүлээд бас ингэж хийгээд явал зүгээр юм байна л гэж бодогдлоо. Тийм байна. Тэгээд таад 100 яаж өнгөрөөж ийн 100 дурсамжтай өнгөрөөгөө гэж уриалга хэлмээр байна.